Hi guys, манай YouTube сувгийг дагдаг болон шинээр сонсож байгаа бүх хүмүүстээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. За манай асуулт хариултын 3 дахь дугаар та бүхэд хүрэхэд бэлэн болоод байна. За ингээд ирсэн асуултуудаа хариулж эхэлье. Эхний асуулт хуулийн сургуульд ороход босго оноо болон төлбөрийн талаар гэсэн байна. За мөн хуулийн сургуульд орохдоо ямар хичээл дээр төвлөрч бэлдвэл зүгээр вэ гэсэн асуултуудыг нийлүүлээд нэг хариулъя гэж бодож байна. За мэдээж хууль зүйн сургуульд ороход босго оноо мэдээж шаардлагатай. За хуулийн сургууль гэхээр Монгол Улсын их сургууль хууль зүйн сургууль гэж байгаа. За мөн их засаг сургууль, шихийн утга сургууль зэрэг хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон ихтэй сургуулиуд байдаг. За мөн хувийн олон сургуулиуд байгаа. За тэр дундаа Мөсийн хууль зүйн сургуульд ороход босго оноог бол Монгол Улсын их сургуульд орох босго оноог харгалзан авч үзнэ. За Монгол Улсын их сургуулийн босго оноо нь Улаанбаатар хотод 480-аас багагүй. За Завхан Эрдэнэт хотод бол 400 онооноос багагүй оноо авсан тохиолдолд энэхүү Монгол Улсын их сургуульд элсэх эрхээ авч байна гэсэн үг. За тэгээ мэдээж энэхүү оноог авснараа хууль зүйн сургуульд шууд тэнцэнэ гэсэн утга биш. За мэдээж хууль зүйн сургуулийн хувиар бага очдог учраас, за бага ирдэг учраас хууль зүйн сургуульд орохын тулд өндөр оноо авсан байхыг шаарддаг. За мэдээж ямар хичээлээр төвлөж бэлдэх вэ буюу ямар хичээлээр элсэлтийн ерхий шалгах хүссэн тохиолдолд хууль зүйн сургуульд орох эрхээ авах вэ гэхээр за нийгмийн тухай мэдлэг, за математик гэсэн хоёр хичээлээр шалгалт өгөөд тэрхүү хоёр хичээлээр шалгалтандаа өндөр оноо авсан тохиолдолд хууль зүйн сургуульд элсэх мэдээж эрх нь нэгддэг. За мэдээж аймаг болон сумдад болохоор хууль зүйн сургуулийн хувиар гэж ярьдаг те. Хувиар нь бага очдог учраас мэдээж хамгийн дээд оноо буюу элсэлтийн ерхий шалгалтын 800 онооноос ахуулаад дээрээсээ ирэмблэгдээд хүүхдүүд ингээд хувиараа аваад явдаг. За мэдээж за Арангаа аймагт жишээлбэл 5 хувиар очлоо гэхэд дээрээсээ хамгийн за 800 авсан хүүхд ихнийх нь 780 авсан гэл ингээд ирэмблэгдээд явдаг. Мэдээж ганц 2 оноогоор дутагдаад хууль зүйн сургуульд орж чадахгүй болох тохиолдлууд байдаг. За мэдээж тийм учраас одоо нийгмийн тухай мэдлэг хэмээх хичээл дээр хамгийн одоо 800 гэх оноог авч ижил ерөн баталгаатай болно гэж ойлгож байна. За тэг мэдээж Улаанбаатар хотод бол бас нэлийн олон хувиар ирдэг юм байлээ. Тийм учраас нийгмийн тухай мэдлэг болон математик гэсэн хоёр хичээлүүдээр төлхөө бэлдвэл хуулийн сургуульд орох боломжтой болох нэ. За тэгээд төлбөрийн хувьд болохоор мэдээж Монгол Улсын их сургуульд одоо элсэж ороод хууль зүйн сургуульд элсээд орсон тохиолдолд эхний 1 жилдээ бол 1 кредит буюу кредитийн төлбөр нь 98600. За тэгээд 2 3 4 5 гээд мэдээж хуулийн сургууль 5 жилээр сурдаг. За мэрэгжлийн суурь болоод мэрэгжлийн хичээлүүдийнх нь 1 кредитийн төлбөр 111000 байдаг. За би эхлээд яг 1-р курст орчоод 111 ийм хямдхан байдаг юм гэж боддог байсан. Гэхдээ энэ нь бол мэдээж нэг уйлралт одоо дээд нь 21 кредит үздэг. За тэгээд одоо 98600 жишээ нь одоо эхний 1-р курст бол эхний одоо ингээ 2 уйлрал байгаа. Тэгээд эхний уйлралд бол за мэдээж дээд нь 21 кредит. За тэгээд багтаа болохоор нэг 10 кредит үзэх ёстой гэж бодоод дунджаар нэг 15 кредит үзнэ гэж бодох юм бол 15 кредиттэй энэхүү мөнгөнд дүндээ хуваагаад таны одоо эхний үйлрлийн төлбөр гарч ирнэ гэсэн үг. За тэгээ мэдээж 1 жил сурахад ингээ 2 үйлрэл үзэж байгаа учраас за дунджаар бодлоо гэхэд эхний үйлрэл 2 сая төгрөг, дараагийн үйлрэл 2 сая төгрөг мэдээж 1 жилд бол бараг ингээ 4 сая төгрөгийн шаардлага гардаг. Тийм учраас одоо сургалтын төлбөрөө мэдээж 4 сая төгрөгийг гинт ингээд за эхний ээлжинд бол 2 сая төгрөгийг гинт ингээд шууд нэг өдрийн дотор олоход хэцүү. Тийм учраас сургалтын төлбөр бас сайн бодож бэлтгэсэн байх нь зүйтэй гэж зөвлөмөр байна. За дараагийн асуулт нь хувийн нууц болон нэр төрд нь халтсан бол хэрхэн хариуцлага тооцох вэ гэсэн байна. За мэдээж хувийн нууц болон нэр төр хэмээх ойлголтуудыг нарийн сайн тусгаж авч үзэх шаардлагатай. За хувийн нууцын тухай хууль гэж хууль байдаг. Энэхүү хуулиар хамгаалагдсан үндсэн 5 нууц байдаг. За цагтаал харилцааны нууц, гэр бүлийн нууц, хөрөнгийн нууц, эрүүл мэндийн нууц болон түүнээс бусад нууцуудыг хуулиараа хамгаалж авч үзсэн байдаг. За энэхүү хуулиар хамгаалсан нууцууд одоо олж авсан хүн, хууль бусаар олж авсан хүн бусдад дамжуулсан. За мөн энэхүү таны одоо нууцыг за та магадгүй зүгээр тэр хүнд нууцаа хэлсэн. Гэтэл
тэр хүн таны зөвшөөрлгүйгээр бусдад задруулсан байх юм бол эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулах үндэслэл шалтгаан болдог. За мэдээж эрүүгийн хууль за хэрхэн хариуцлага тооцох вэ гэхээр тухайн гэмт хэрэг гэж тооцогдох энэхүү хувь хүний нууцыг задруулах болон хувь хүний нууцад халдах зэрэг гэмтэргүүдийг үйлдсэн этгээдэг за мэдээж олж тогтоогоод тэрхүү хүн тухайн гэмт хэргийг үйлдсэн байна уугүй юу гэдгийг тогтоосны дараа мэдээж энэхүү эрүүгийн хуульд заасан одоо торгох гэдэг юм уу те нийтэд тустай ажил хийлгэх цаашаалаад цорчигдохын хязгаарлах зэрэг ялуудаас тохирох эрүүгийн хариуцлагыг оногдуулдаг байгаа шүү. За мөн за нэр төрт халтсан гэх үндслээр бол за иргэний хууль гэж бас байгаа. Монгол Улсын иргэний хуульд тухайн хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халтсан одоо түүний гутаасан мэдээллийг тараагаад түүний улмаас танд гим хор буюу хохирол учирсан байх юм бол мэдээж тэрхүү тараасан этгээд нь таны тэр хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байж байгаа. За мэдээж энэхүү яг иргэний хэрэг хянан шийдвэрлэх бол яг энэ процессын асуудлын хувьд энэхүү за нэр төрд нь яг хаалтсан үйлдэл байгаа мó үгүй мó гэдгийг нарийн тогтоодог. За тэгээд алдар хүнд болон нэр төр гэдэг ойлголтууд нь хоорондоо ялгаатай учраас эдгээрийг нь ялгаж авч үзсний үндсэн дээр хариуцлагыг тооцдог байгаа шүү. За дараагийн асуулт нь болохоор Монгол Улсын их сургууль болон хууль зүйн сургууль дотроо ямар хөтөлбөрүүдтэй байдаг вэ гэсэн байна. За мэдээж энгийн эрх зүй, Японы эрх зүй, олон улсын эрх зүй, Солонгосын эрх зүй гэсэн үндсэн 4 ийм эрх зүйн салбаруудаар ингээд хөтөлбөр явагддаг. За мэдээж Солонгос болон Японы эрх зүй сонирхолтой, олон улсын эрх зүй сонирхолтой бол та бүхэн энэхүү эрх зүйн салбар чиглэлүүдээр суралцах бүрэн боломжтой. За мэдээж Монгол Улсын их сургууль тэр дундаа хууль зүйн сургуулийн сэд орсон бол энэхүү салбар эрх зүйдээр танилцуулах өдрөлгүүд болдог. Энэхүү өдрөлгүүд нь болохоор мэдээж элсэн орсны дараахан та бүхэн зар хүргээд явагддаг. Тэгэхээр энэхүү эрх зүй, Японы эрх зүй, Солонгосын эрх зүй мэдээж сонирхолтой хүмүүс байх юм бол эдгээр өдрөлгүүдээр дамжуулаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваад энэхүү хөтөлбөрүүдэд хамрагдах бүрэн боломжтой байгаа. За мэдээж энгийн эрх зүйгээс ялгаатайгаар мэдээж тухайн орны онцлогоос шалтгаалаад тухайн орны хэлийг судлах мөн илүү нэмэлт хичээлүүд судалдгаараа болохоор эдгээр эрх зүйн нэлийн хичээлийн ачаалал мэдээж их байдаг. Тийм учраас та бүхэн яг өөрийн сонирхлоороо хэрэг хүсэж байх юм бол ачааллаа дийлнэ гэж бодож байвал энэхүү салбар эрх зүйг сонгох бүрэн боломжтой байдаг байгаа шүү. За дараагийн асуулт нь болохоор за 1-р курсын хүүхд юм шиг байна. За 2-р курст орохынхаа өмнө энэ 100 ер нь эртнээс хуулийн ямар ном уншиж байвал зүгээр вэ гэсэн байна. За мэдээж зуны үйлрэлд одоо ингээд ном унших, одоо ном бол хизээд уншиж явах ёстой зүйл. За тэгээд яг онлайн ойлголтуудыг яг ерөнхий суурь ойлголтуудаа мэдээж авахд бол зүгээр байх. Яг нэг хууль хэрэглээний асуудал ч юм уу те тэр талаар бол мэдээж багш нарын зөвл тусламжтайгаар ойлгодог учраас тэдгээр асуудлыг уншаад толгойд буухгүй байх магадлалтай. За бид нарыг яг 2-р курс, 3-р курст яг хичээл үзэж байхад багш нарын санал болгодог номнуудаа санал болговол за 1-р за Жан-Жак Руссогийн нийгмийн гэрээ хэмээх ном байгаа. За энэхүү санал болгож байгаа номнууд нь мэдээж монгол хэл дээр бүгдээрээ хэвлэгдэн гарсан байдаг. За тэгээд Чизар Беккерийн гэмт хэрэг ба ял хэмээх ном байна. За тэгээд Рональд Дворкны хуулийн эзэнт гүрэн хэмээх ном байна. За тэгээд ерөн хуультай холбогдолтой олон номнууд байдаг. За тэгээд цаашлаад философитой холбоотой одоо Аристотель, Платон зэрэг эртний сэтгэгчдийн одоо үзэл баримтлалуудаас бас өөрийн сонирхлын хэмжээнд тэдгэрийг судлуул бас зүгээр ахаа гэж бодож байна. За дараагийн асуулт хуулийн сургуульд тэтгэлэг олгодог уу гэсэн байна. Мэдээж маш олон тэтгэлгүүд зарлагддаг. За Монгол Улсын их сургуулийн зүгээс одоо ингээд зарлагддаг олон тэтгэлгүүд байдаг. За эхний ээлжинд бол одоо элсэн сургалцагчдад тэдгэрийн төлбөрийг 50% хөнгөлөх тэтгэлгүүд байдаг. За энд нь тодорхой шаардлага тавигдана. За жишээлбэл улсын олимпиадад тэргүүн байр эзэлсэн бол гэдэг ч юм уу те энэхүү талаар бас наамцэг идүүцэг хэмээх Монгол Улсын их сургуулийн сайт байгаа. Энэхүү сайт руу зочлон ороод илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч болно. За тэгээд тэтгэлгүүдээс дурдах юм бол Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, за МУС-ийн нэрэмжит тэтгэлэг, за тэр дундаа хууль зүйн сургуулийн нэрэмжит тэтгэлэг гэж жил болгон зарлагддаг.
мэдээж эдгээр тэтгэлгүй зарлагдсан тохиолдолд та бүхэн өөрөөс шалтгааллах одоо нөгөө бүрдүүлэх баримт бичгээ бүрдүүлээд өгөөд тэгээд шаардлага нь тэнцсэн тохиолдолд энэхүү тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой. Тэгээд маш олон өөр одоо Япон улсын Sumitomo корпорацийн нэрэмжит гээд маш олон тэтгэлгүй зарлагддаг учраас мэдээж та бүхэн шаардлагуудаа маш сайн хангах шаардлагатай, голч дүнгээ сайн гаргах хэрэгтэй гэж зөвлөхөр байна. За тэгээд дараагийн асуулт руугаа оръё. За хуулийн сургууль одоо ингээд суралцж явах ажил хийх боломжтой байдгүй хичээлийн ачаалал хэр байдаг вэ гэсэн байна. За мэдээж хуулийн зүйн сургуульд мэдээж унших ном одоо хууль бусад судлах материалууд их олон байдаг учраас мэдээж хичээлийн ачаалал их байдаг. Тэгээ багш нарын зөвлөгөөр бол та хэрвээ оюутан л гэж байгаа бол хичээлээ хий, бусад ажил төрлийг бол ингээд дараад нь ингээд зохицуулж болно гэж зөвлөдөг. Тэгээ мэдээж мөнгөний асуудал хэрэгтэй тийм мөнгөний асуудал гарсан тохиолдолд мэдээж хичээл цагийн менежментээ сайн зохицуулаад ажил хийх мэдээж бүрэн боломжтой. Та бүхэн өөрсдийн цаг хугацаагаа хэрхэн зохицуулж байгаагаас энэхүү зүйл шалтгаална гэж миний хувьд үзэж байна. За дараагийн асуулт нь болохоор LGBT хүмүүс халдлага дүртүүл яах вэ? Зарим албан тушаалтнууд одоо LGBT хүмүүс гэхээр одоо ингээ ялгуурлах тохиолдол байдгүй гэсэн байна. За мэдээж энэхүү асуултыг бол LGBT хүмүүс гэдгийг нь хасаад халдлага дүртүүл яах вэ гэж хариулъя гэж бодож байна. Мэдээж LGBT хүмүүс гэдэг бол жирийн л нэг хүмүүс. Тэдгээр хүмүүсийг ялгуурлаад ингээд тэр хүмүүс халдлага дүртүүл яах вэ гэдэг үүднээс нь хариулах нь зохимжгүй гэж үзэж байна. За мэдээж зөрчлийн тухай хууль, эрүүгийн хууль зэрэг одоо хүний хэрэгжүүлээд халдсан тохиолдолд тэдгээр халдсан хүмүүст нь хариуцлага тооцдог мэдээж хууль тогтоомжууд байна. За тэгээд зөрчлийн тухай хуульд зааснаар бол хүний биед хэрвээ халдсан одоо ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдаад зодсон байх юм бол мэдээж 100,000 төгрөгөөр торгодогч гэдэг юм уу ийм хариуцлагууд бол байна. За эрүүгийн хуульд бол ялгуурлан гадуурхсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. За мэдээж Монгол улсын үндсэн хуульд зааж өгснөөр альва хүнийг одоо үндэс ухсаа, нийгмийн гарал, байдал, арсны өнгө, үзэмжтэй шашин шүтлгээр хэнийг ч ялгуурлан гадуурхаж болдоггүй. Хүн бүр эрх зүйн этгээд байдаг. За тийм ч учраас альва LGBT хүмүүс гэдэг хүмүүсийг одоо ингээд ялгуурлаа, тэдгээрт халдаж болно гэсэн ямар ч тийм зохицуулалт байхгүй. Мэдээж хүн LGBT хүнч гэсэн хүн учраас тэдгээр хүмүүсийг хүн гэдэг утгаар нь хандаж тэдгээрт халдах ямар ч үндэслэл байхгүй. Мэдээж халдсан бол зохих шийтгэл хариуцлагыг нь оногдуулаад явах нь хамгийн зүйтэй гэж үзэж байна. За тэгээд мэдээж хүн болгон бие биенийхээ эрхийг хүндэтгдэг, нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарладаг байгаасаа гэж хүсэж байна. За тэгээд LGBT хүмүүс гэдэг хүмүүс бол зүгээр л бид нартай адилхан хүмүүс. Тэдгээрийг ямар ч ингэж тусад нь авч үзэх шаардлагагүй. Тэдгээр хүмүүс халдлагад өртсөн тохиолдолд мэдээж зохих хариуцлага хүлээгээд явна гэж хариулахаар байна. За мэдээж яг хуулийн үг үсгээр хариулах юм бол ойлгохгүй байх талтай учраас яг энгийн үг хэллэгээр тайлбарлаад явлаа. За илүү хуулийн үг хэллэгээр тайлбарлаад өгөөч гэвэл бас тийм боломж байгаа. За ингээд манай энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Та бүхэн дараагийн дугаараар биднээс асуух асуултаа манай Instagram хаяг болон энэхүү YouTube бичлэгний дээр комент хэсэгт үлдээгээрэй. За дараагийн дугаар хүртэл түр баяртай.